Сонгуульна. За бид нар улс орны майрын бидний төлөөлж өнөөдөр өчигдөр энэ politikч ийшаатай хэлнэ ийшээрээ төлөвлөж сууж байгаа. Энд бид нар удаан үеийн энэ 32 гаруй мянган иргэн байдаг энийг төлөөлж бид нар хийж байгаа. Бид нар иргэдийнхээ санал хүсэлтийг тавьж биелүүлэх ёстой. Иргэдийн тавталтай болсон амьдрал болсныг өргөх ёстой. Иргэд маань олон сандыг бид хийж байгаа. Амар сүм ихтэй төлөөлж шүү. Нэгдүгээр нь биелүүлж хийж байна. Бид нар биелүүлжийг цаашаа айл руу албан байгууллагууд дээр анхаарч ажиллаж байгаа олон иргэд маань бид нар байж байна. Ийм учраас бид нар цаашдаа 22 онд 23 онд цааш нийтлэлцээ ажлыг төлөвлөд төсөвлөд ингээд явах шаардлагатай гэсэн нэгдүгээр санал байна. Иргэдээс маш их олон саналууд тахилж хийж байна. Хашааны өөрийн солихоор биелүүлжийг өргөжүүлэхгүй энэ таамаас хамаагүй хийж үзэхтэй гэсэн ийм олон саналуудыг бас хийж байгаа. За хоёрдугаар санал нь бол энэ малын эргэлт тал дээр бас анхаарах шаардлагатай байна. Сая бас хүмүүсийн асуултанд бас гарч ирсэн. Төгсгөл аймаг улсын хоёр эрүүл мэндийн тооцож байсан. Одоо бас өвчнээ гаралтай аймаг ондорчлоо. Энэ эргэлт тал дээр жилд зөөгөн том вакцин ирдэг, зөөгөн хэмжээнд хийгдэж дуусдаг. Иргэд маань эрүүл мэндийн идэх шаардлагатай байна. Одоо малын тоолбор татвар аваад ирсэн учраас малын гадар бүдэж хамгаалах бодлого байж ирэх жилүүдээ ингээд тоолбор татвараас авч байгаа хүмүүс үнэтэй болсон иргэд юм ийм арга хэмжээ цааш ажиллах шаардлагатай байна гэсэн юм байна. За гуравдугаар санал нь хүнэмийн иргэдийн асуудлаас түүхтэй асуудал болж байна. 2019-20 онд бол 2020 онд ковидын эсрэг арга хэмжээ аваад нэгэн чамаад ажилласан. Эрүүл мэндийн багийн мөрөмөд үйлчлэгээ маань 2020 онд бүх сургуулиуд явуулсан удаан сумын 12 багт хийгдсэн маш чухал өдөртөө үйл явдал болсон. 2021 онд удаан сумын иргэдийн хүрээний хурдад Батлагдаад эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр Бамбаа уучрахаа үеийн уян намын шинжилгээг 12 багт энэ сайжрыг хийгдэж дуустаа. Энэ бол бас ард иргэдийн таашаал мэдээсэн ажил болсон. Ийм учраас таашаал 22, 23 оноод энэ эрүүл мэндийн үйлчлэгийн асуудлыг тааш анхаарал тавьж шаардлагатай байсан. Ийм санал байна.